Сайн уу? Чигөө тарууд байна. Тэр хүн холбоо барих уу гэдэг сэдвээр жижиг уншлага хийж байна. За 100 гар талаасаа 1 2 3 гэсэн хөдрөөс бичлэгээ төр зогсоож агаад сонголтоо хийгээрэй. За эхний хөдрийг сонгосон хүмүүсийн маань хувьд савааны хатан гарсан байна. За нөгөө хүний зүгээс нэрээр нэлээд өөртөө итгэлтэйгээр өөрлөж нь холбоо барихаар төлөвлөж байгаа байдал бол харагдаж байна. Нэг талаараа оракл хөдрөөс харахад нэг их яараагүй яг ийм тохиромжтой цагийг нь хүлээгээд байж байгаа гэсэн байдал бол харагдаж байна. Нөгөө талаараа өөрийн чинь тэр хүнийг гэсэн одоо байр байдлыг бас нэлээд ажиглаж байгаа, хүлээцтэй хандж байгаа тийм байдал бол харагдаж байна. За тэгэхээр өөрийн чинь хувьд энэ одоо хүнтэй харилцаагаа илүү гүнзгийрүүлэе, харилцаа холбоогоо одоо илүү сайжруулъя гэж бодож байгаа бол өөрийнхөө зүгээс ба тодорхой хэмжээний алхам хийх, харилцаанд нээлттэй одоо хандлагатай байхыг хөдрүүд маань зөвлөж байна. Гэхдээ өөрийнхөө үн цэнийг алдаж яарч одоо тохиромжгүй үйлдэл хийхээс болгоомжлоорой. За амжилт хүсье. За 2 дугаар хөдрийг сонгосон хүмүүсийн маань хувьд савааны 10 буруу жишээг харж ирсэн байна. За нөгөө талаараа оракл хөзөр дээр өнөөдөр гэсэн 2 хөзөр маань гарч иржээ. За тэгэхээр нөгөө хүний маань нөхцөл байдал одоогийн байдлаар нэлээд хүндрэлтэй, ямар нэгэн ажил хэрэг болон эсвэл биеийн байдал нь сайнгүй байгаа, эрч хүч нэлээд дутагдж байгаа байдал харагдаж байна. Үүнээсээ үүдэлтэйгээр байн өөрлөж нь холбоо барьж чадахгүй байгаа байдал бас байх боломжтой байна. Гэсэн хэдий ч ямар нэгэн байдлаар өдөр бүр жижигээр харилцаа холбоо үүсгэж байгаа, чат мессеж явуулж байгаа юм болов уу гэж бол харагдаж байна. Нөгөө тэгүр энэ хүнээсээ маш их одоо холбоо харилцаа хүсээд байхаас илүүтэйгээр өөрийнх нь нөхцөл байдлыг ойлгож, хүлээн зөвшөөрж дэмжиж өгвөл бас зүгээр юм болов уу гэж харагдаж байна. Эсвэл нэг талаараа энэ харилцаа та хоёрын хувьд одоо цааш нь үргэлжлүүлэхэд хүндрэлтэй байгаа бол ямар нэгэн байдлаар одоо шийдвэр гаргаад харилцаагаа одоо зохистой төвшөнд нь аваачихыг бол хүзэр маань илэрхийлж байна. За ингээд амжилт хүсье. За 3 дугаар хөзрийг сонгосон хүмүүсийн маань хувьд аягны 8 болон 12 дугаар сар гэсэн 2 хөзөр маань гарч ирсэн байна. За хүлээж байгаа хүнийх нь хувьд одоогийнхоо энэ харилцаа сэтгэл хангалуун биш байгаатай холбоотойгоор ямар нэгэн байдлаар дараагийн харилцаа эсвэл өөр одоо амьдралын хэв маягийг эрэлхийлж хайж байгаа байдал бол харагдаж байна. Сэтгэл зүйн хувьд мөн амар амгалан байж чадахгүй тийм одоо газар оронг хайхаар одоо аялалд гарсан гэдэг байдал бол харагдаж байна. Тийм учраас ойрын хугацаанд бол холбоо харилцаа барихгүй гэсэн ийм байдал бол харагдлаа. За өөрийн чинь хувьд болохоор энэ хүнтэй илүү их одоо зууралдаж одоо цаг одоо үрхээс илүүтэйгээр өөрийнхөө сэтгэл зүйн байдлыг амар амгалан байлгаж өөрийнхөө эргэн тойронд байгаа боломжуудыг илүү харж барьж авахыг хичээгээрэй гэсэн зөвлөгөөг бол хөзрүүд маань өгж байна. За ингээд амжилт хүсье. За энэ хүртэл бичлэгийг маань үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр эргэж уулзлаа. Баяр таа.